Өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай юу болов цувралын маань ээлжид дугаар буюу 8 сарын сүүлийн дугаар хүргэж байна. За ингээд 9 сарын 1 болоод эцэг эхчүүд маань нэлээд завгүй байгаа бах энэ үед. Тэгвэл юу болов буюу энэ удаагийн дугаараар өнгөрсөн 7 хоногийн ямар чухал мэдээллүүд өнгөрсөн бэ гэдэг крипто валютын талаарх мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна. За ингээд хүлээн авч үзнэ үү. За тэгэхээр энэ удаагийн анхны мэдээгээр бол Кубулсын талаарх байлаа. За мэдээч хэрэг өмнөх дугаарууд та бүхэн маань бол Эл Салвадор буюу Латин Америкийн нэгэн улс бас биткойныг бол албан ёсоор зөвшөөрснийг мэдж байгаа. За тэгвэл дараагийн албан ёсоор зөвшөөрсөн улс бол Кубулс болохоор болж байна. Кубулс албан ёсоор зөвшөөрж байна. Ирэх саруудад энэхүү боломжийг банкаараа болон институтсээр бол боломжийг олгоно гэдгээ бол зарлалаа. Тэгэхээр хэрвээ Кубулсад биткойн болон крипто валюттай холбоотой үйл ажиллагаа явуулах гэж байгаа компаниуд байх юм бол лиценз улсаас аваад үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой гэдгийг бол хэллээ. За ингээр бол багаар улсууд маань бол тэр тусмаа Латин Америкийн улсууд маань бол крипто валютад итгэж байгаа итгэлээ өргөн хэмжээгээр улс даяараа бол ингэ зарлаад явах нь бол тодорхой болж байгаагийн нэг хоёрдугаар алхам нь бол Кубулс байлаа. За дараагийн мэдээгээр бол MicroStrategy. За MicroStrategy компаниг бол бид сайн мэднэ. Энэхүү компани бол олон зуун сая долларыг бол биткойнд хөрөнгө оруулдаг компани байгаа. Өөрөө бас Америкийн хөрөнгөний зах зээл дээр листед болсон компани. За энэхүү компани маань бол өнгөрсөн 7 хоногт бол биткойн худалдаж авснаа зарласан. Тэгтээ хэдэн ширхэг биткойныг худалдаж авсан нь бол хэлээгүй байсан. Тэгээд тухайн мэдээлэл өглөө. За 4000 ширхэг биткойныг худалдаж авснаа зарлалаа. За улмаар бол MicroStrategy компани баланс шийт дээр нийтдээ 109,000 ширхэг биткойн тэд маань бол хоримтлуулж амжиж байна. За тэгэхээр бол 109,000 ширхэг биткойн гэдэг бол бага тоо биш. Энэ бол асар олон хэдэн зуун сая долларын хэмжээний үнэлгээтэй биткойн болж байна. За компани зүгээс бол өөрийнхөө олсон хөрөнгөөр энэхүү биткойнуудыг цуглуулдаг байгаа. За мөн компани зүгээс биткойн болон крипто валютын ирээдүйд хичнээн их найдвар тавьж байгаа нь бол улмаар бол харагдаж байна. За тэгвэл дараагийн мэдээлэлээр бол PayPal компани бол Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчтэй биткойн болон крипто валют Ethereum болон Litecoin-ыг худалдаж авах боломжийг өөрийн платформоор бол олгож байсан болов. За энэ удаад бол PayPal маань улам өргөсөөд Их Британи улс дахь хэрэглэгчтэй биткойн, Ethereum, Litecoin-ыг худалдаж авах боломжийг бас олгож байгаагаа зарлалаа. PayPal компани бол асар олон хэдэн зуун сая хэрэглэгчтэй компани. Дараагийнх нь том галсын хараанд бол Их Британи улсыг оруулж ингээд хэрэглэгчд нь бол боломжийг олгож байна. За тэгэхээр бол сайтууд болон институтсээс энэхүү боломжуудыг олгоод явах нь бол тодорхой болгож байна. За тэгвэл дараагийн мэдээг бол Morgan Stanley байлаа. За Morgan Stanley бол Америкийн ууган хөрөнгө оруулагчдын нэгдлийн нэг байгаа. За Morgan Stanley бол институтсын хэмжээний хөрөнгө оруулдаг байгууллага байгаа. За энэ эдний зүгээс биткойны Grayscale Bitcoin Trust гэдэг фонд байдаг. За энэхүү сангаас 900,000 ширхэг тэр сангийн эрхийг эзэмшдэгэ гэдгээ бол зарлалаа. За тэгэхээр бол та бүхэн маань харж байгаа бах тийм PayPal болон MicroStrategy өөрсдийн гэсэн биткойнтой байна. За Morgan Stanley эдгээр өөр бидэнд зарлаагүй байгаа компани биткойнд бол хөрөнгө оруулсан байдгийг нь бол мэдэгдэж байна. За тэгвэл тэд маань худалдаж авчаад нэлээд олон сарын дараа бидэнд мэдээлдэг байгаа. Тэгэхээр компаниуд бол багаар худалдаж авсан байгаа нь тодорхой байна. За ингээр бол бас Morgan Stanley-гийн зүгээс биткойнд болон крипто валют хичнээн найдвар тавьж байгааг нь бол эндээс бол та бүхэн маань бол харж болох юм байнамаа. За тэгвэл дараагийн хамгийн сүүлийн мэдээлэл бол Missouri мужийн Cool Valley гэдэг саг хөндий гэх юм уу да. Энэхүү жижигхэн хот байдаг юм байна. За энэхүү хотын захирагчаас нэгэн сонирхолтой шийдвэр гарлаа. Тийм оршин сууж байгаа хүн болгонд $1,000 хэмжээний үн бүхий биткойныг үнгүү өгнө гэдгийг бол мэдэгдлээ. За бол энэ яаж өгч байгаа Америкийн хуультай яаж нийцэж байгаа бол бид сайн мэдэхгүй харахыг л үлдлээ. Тийм захирагчаас бол шаардлага тавьсан. Энэ нь бол тодорхой хугацаанд бол худалдаж авсан энэ $1,000 хэмжээний биткойныг бол хадгалах зарах хэрэг байхгүй. Харин зөвхөн өгөөжийн хүртээд явах боломжтой. Мэдээж хэрвээ крипто валют маань бол өсөд байх юм бол тодорхой хэмжээний хугацааны дараа бол зарах боломжийг олгох байх. Одоогийн нөхцөлд бол зөвхөн өгөөжийн хүртээд өөрөө зарах хэрэггүйгээр ингээд хүн болгондоо оршин суугч болгондоо бол биткойн өгнө гэдгийг бол зарлалаа. Энэ 7 хоног бол өнгөрсөн 7 хоногт бол биткойны хувьд бол нэлийн эрэлттэй эерэг мэдээнүүдэл гарлаа. За Монголд бас нэлийн бүүн болж нэгэн шинэ coin мэндэлсэн байгаа. За их coin гэдэг байгаа. За захиалгын хувьд бол нэлийн маргаантай асуудлыг давуулсан боловч бид бас амжилттайгаар дараагийнхан coin буюу их coin-ыг бол гаргаж авлаа гэж
та бүхэн маань харж байгаа баха. 9 сарын дундуур бол эдний арилжаа гэсэн. За арилжааны үеэр бол хэрхэн ямар хурдцтайгаар өнгөрөхийг бол та бүхэн маань бол гадарч байгаа баха. За энэ болон өөр мэдээллүүдийг манай онлайн сургалтууд болох Bitcoin 1.1, Binance 1.1, хувьцаа 1.1 өстой сургалтуудыг та бүхэн маань бол манай хувьцаа цэгийн орж үзэх боломжтой. Мөн манай Facebook-ийн пэйжийг дагах боломжтой. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн дугаар хүртэл буюу 9 сарын шинэ дугаараараа та бүхэнтэйгээ иргэн уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.